Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Шинжээчийн цагийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэхүү дугаараар инфляцийн нөхцөл байдал эрчимжээд байгаа өнөөгийн нөхцөл байдал үүнтэй уялдуулаад Төв банкны зүгээс хэрэгжүүлж байгаа бодлогын төлөв байдлын талаар танилцуулахаар мэдээллийг бэлтгээд байгаамаа. Тэгэхээр юун түрүүнд бид хамгийн сүүлийн үеийн саруудад бий болж байгаа инфляцийн өндөр өсөлт яг юунаас шалтгаалаад байгаа тухай нарийн авч үзэх шаардлагатай. Тэгэхээр одоо хамгийн сүүлд 8 сарын 12-нд Төв банкны шийдвэрээр мөнгөний бодлого хатуу төлөвчилж 12.5% бол хүрсэн байгаа. Тэгэхээр үүний цаана инфляцийг бид илүү нарийн ойлгохын тулд инфляцийн бүрэлдэхүүн үзүүлэлт болон задаргааг авч үзэх шаардлагатай. Тэгэхээр эхний графикаар бол инфляцийн бүрэлдэхүүн үзүүлэлтэд сүүлийн 2 жилийн хугацаанд инфляцийг юунаас болж өссөн тухай задаргаа болон бодлогын түвшин харагдаж байна. Тэгэхээр өнгөрсөн жилүүдийн хувьд гэх юм бол инфляцийн гол бүрэлдэхүүн үзүүлэлтүүдийн хувьд бол төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ буюу орон сууц, цахилгаан, дулаан зэрэг одоо төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлт бол голчлон нөлөөлж исэн. Энэ тэгэхээр нэг талаасаа өмнө жил гарч байсан орон сууцт болон ус дулааны мөнгөийг нэмсэн одоо төрийн шийдвэртэй бол холбоотой байсан. Тэгвэл одоо 2026 он гарснаас хойш маш олон үйл явдал олон улс болон дотоодын эдийн засагт бол өрнөж байгаа. Тэгэхээр үүнийг бас одоо ганцхан шатхуун гэлтгүүгээр нөгөө талаасаа дотоодын хэрэглээний гол бүтээгдэхүүн болох махны үнийн өсөлт бол одоо хамгийн сүүлийн байдлаар буюу 7 дугаар сард гэхэд бол инфляц 13% гарсныг 4.9%-ийг нь махны үнийн өсөлт дангаараа тайлбарлаж байгаа. Нөгөө талаасаа шатхуун бол 1.2 орчим хувь. 2.1% нь болоод ирэнгүүт махнаас бусад хүнс болон бусад одоо импортын бараа бүтээгдэхүүн зэрэг нь бол үлдсэн хувийг бол бүрдүүлж байна. Тэгэхээр 13% гарснараа ер нь л одоо инфляц маань өөрөө нэг талаасаа одоо бодлогын хүний 12% түвшнөөсөө одоо нэмэх утгатай буюу илүү гарснаар ер нь бол бодит хүн өөрөө одоо хасах утгатай болж ирсэн байгаа. Тэгэхээр нэг талаасаа энэ өөрөө цаашлаад одоо урт хугацаанд богино болон дунд хугацаанд өрхийн орлогыг одоо сармагжуулах цаашлаад эдийн засгийн идэвхжүүлгийг сааруулах тийм сөрөг нөлөөтэй учраас нэг талаас энэ маань бодлогын одоо ялцчгүй шийдвэр гаргахад бол гол нөлөөсөн байгаа. Тэгэхээр энэхүү танилцуулгаараа бид хоёр илүү инфляцид гол бүрэлдэхүүн үзүүлэлт болж байгаа одоо шатхуун болон махны хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдал болон ирээдүйд үзүүлэх одоо нөлөө шинжилгээний тухай тэгээд Төв бодлогын одоо Төв банкны сүүлийн үеийн шийдвэрүүдийн тухай авч үзнэ. Тэгэхээр хамгийн эхлээд бол махны үнийн өсөлтээр бол эхлэв. Махны үнийн өсөлтийг бол хамгийн сүүлийн байдлаар 7 дугаар сарын байдлаар авч үзэхэд бол Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа махны үнийн график бол энэ дээр харагдаж байна. 2020 оноос хойш бол мэдээж махны үнийг одоо сараар нүнийг нь аваад үзэх юм бол яг ер нь бол хаврын улирлуудад махны үн илүү өсөд намрын улирлуудад ер нь бол буурдаг юм зөв тогтолцол ажиглагдаж байгаа. Тэгэхээр 2023-аас 24 оны хувьд гэх юм бол одоо Монгол улсад өвөл нэлээд хүнд 100 болсонтой холбоотойгоор энэ хөдөө аж ахуйн салбар бол уналттай байсан. Харин сүүлийн жилүүд бол хөдөө аж ахуйн салбараас хэрэгсэн ч гэсэн нөгөө талаасаа яг яагаад үн өсч вэ гэсэн асуулт бол зах зээлд бол маш ихээр тавигдаж эхэлсэн. Тэгэхээр махны үн өсөж байгаа маань ганцхан шалтгаанаас бий болоогүй. Үндсэндээ бол маш олон одоо шалтгааны нийлбэр дүнгээр ер нь бол энэ жилийн махны үнийн өсөлтийн бол одоо учир шалтгаан харагдаж байгаа. Тэгэхээр одоо тухайн шалтгаануудыг авч үзэх юм бол хамгийн эхлээд бол нийлүүлэлтийн хомсдол яригдж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд гэх юм бол нийслэлд одоо нөөцийн мах бэлтгэл өмнөх жилүүдээс нэлээд буурсантай холбоотойгоор ер нь бол эрэлттэй нийлүүлэлт маань хангаж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр энэ нь одоо ганцхан нөөцийн бэлтгэлээс гадна нөгөө талаасаа одоо малын өвчлөл зуудын нөлөө одоо буюу өмнө одоо өвлийн одоо улиралд маш их хүйтэн болох эрсдэлтэй гэсэн мэдээ бас байсан учраас нөгөө талаасаа малчид мах бэлтгэлээ бууруулсан юм шинж тэмдэг бол ажиглагдаж байгаа. Хоёр дахь шалтгаан бол улирлын нөлөө яригдж байгаа. Хаврын саруудад бол мэдээж малын тарга хүч буурч мал бэлтгэл бага байдагтай холбоотойгоор үүний энэ тухайн саруудад бол нөөцийн махаар бол бэлтгэлээ хангадаг. Тэгэхээр нөөцийн мах маань өөрөө хангалтгүй байсан шалтгаалж бол улирлын нөлөөний яг энэ одоо эрсдлийг бол нэг талаасаа бол хангаж чадаагүй гэсэн юм дүр зураг ажиглагдж байгаа. Нөгөө талаас ганцхан мах дээр ингээд онцолж авч үзэхээс илүү яг энэ тээврийн зардлын үн бол чухал тооцогддог. Хөдөө орон нутгаас Улаанбаатар руу шилжиж ирэхэд бол мэдээж шатхуун болон тээврийн зардал бол одоо махны үн дээр бол өртөг бол нэмдэг одоо юм зөв тогтолтой. Тэгэхээр
шатхууны үн сүүлийн саруудаас эрдэнцэнтэй холбоотойгоор орон нутгаас тээвэрлэх зардал өсөж байгаа. Нөгөө талаас одоо мах худалдаалах зэгт үн нэмэгдэхэд бол гол нь нөлөөсөн байгаа. За тэгэхээр яг эдгээр нөхцөл байдал буюу эхний яг дурдсан нийлүүлэлтийн улирлын зардлын нөлөө маань өөрөө за яг мах бэлтгэл болон яг одоо олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн одоо ийм одоо эрсдэл болж хувирж байгаа. За нөгөө талаасаа яг энэ эрсдлээс болж юу бий болсон бэ гэхээр зах зээл дээр хүлээлт бол өөрчлөгдсөн гэж хэлж болно. За мэдээж нийт инфляц үсч худалдаах чадвар бол нэлээд буурч байгаа тохиолдолд малчид ч гэсэн хэрэглээгээ дэмжих зорилгоор одоо орлогын гол их усур болох махны одоо худалдаалагдах суурь үнэ бас нэмсэн юм дүр зураг ажиглагдж байгаа. Тэгэхээр нэг талаас одоо зах зээл дээр үн нэмэгдэх тусам одоо иргэдийн хувьд ч гэсэн би ч гэсэн одоо орлогоо хангахын тулд үнэ нэмэгдүүлэхээс зур аргагүй болж байгаа нөхцөл байдал маань өөрөө зах зээлийн хүлээлтээс бий болсон инфляцийн хөөргөл үүсэж байгаа гэж хэлж болно. За нөгөө талаас энэ хүлээлт бий болсон ч гэсэн за энэ жилийн хувьд хэм бол нэг онцлог нь одоо өмнөх жилүүдэд махны экспортын квотыг цуцалж ер нь бол экспортыг нэмэгдүүлснээр дотоодын нийлүүлэлт буюу нөөцийг бас бууруулах бас нэгэн хүчин зүйл болсон гэж хэлж болохоор байна. Тэгэхээр эдгээр одоо олон шалтгааны үндсэн дээр махны үнэ сүүлийн саруудад нэлээд эрчимцэн юм дүр зурагтай байна. За гэхдээ эх саруудад одоо бас тогтвортой буурах бол хандлага ажиглагдж байгаа гэж байгаа. За нөгөө талаасаа түрүүн ярьжсэн за ер нь бол махны үнийн өсөлт болоход нийлүүлэлтийн сүлжээ ямар хуу чухал нөлөөтэй байдаг тухай авч үзэх юм бол за бид нар одоо схем дээр харах юм бол мэдээж одоо малчин өрх бол малаа өсгөх бойжуулах гол ажлыг хийж байгаа бол үүнийг нь ширэнж хошоогийн хүмүүсүүд одоо маллаа цуглуулах, тээвэрлэх, нэдлэгээ зэрэг үйл ажиллагаа хийгээд за англилт анхан шатны боловсруулалтыг хийгээд хамгийн сүүлийн эцсийн цэгт бол хүргэдэг ийм одоо схем бол явдаг. Тэгэхээр одоо эдгээр махны нийлүүлэлтийн сүлжээ гэхээс илүүтэйгээр энэ маань өөрөө өртгийн сүлжээ буюу одоо энэхүү шат тутамдаа өртөг нэмэгдэж байгаа юм эрсдэл бол байдгаа гэсэн үг. За тэгэхээр мэдээж одоо сүүлийн жилүүдэд бол экспортоор махыг гаргахын тулд илүү вакцинжуулалт, гарал үүслийн бүртгэл, малын мэлгийн үзлэг, чанарын хяналт зэрэг яг энэ бүтцийн хувьд бол бэмжиг тогтолцоо яригдж байгаа боловч нөгөө талаасаа энэ нь одоо нэдлэгээ болон стандарт ангилалт одоо хүлдэлтийн логистик, за махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн стандарт хангалт зэрэг яг энэ экспортын стандартыг хангахын тулд ч гэсэн өртөг нэмэгдэх үе шатууд маань сүүлийн жилүүдэд бол эрчимдсэн юм дүр зурагтай байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Цаашлаад ер нь махны одоо үнийн төлөв ямар хуу байх вэ гэдэг талаар үргэлжлүүлээд авч үзье. Тэгэхээр ер нь бол махны үн одоо сүүлийн 7 хоногийн мэдээнүүдийг аваад үзэхээр махны үн 8 дугаар сар гарснаас хойш ерөнхийдөө эргээд буурах хандлага ажиглагдж байна гэж хэлж болж байгаа. За хамгийн сүүлийн байдлаар 8 сарын 17 оны 7 хоногийн мэдээгээр харахад за өхрийн цул махны үн за 2000 орчим төгрөгөөр буураад 36611 төгрөгт бол хүрсэн байна. За хоньны махны үед аваад үзэх юм бол за 1500 орчим төгрөгөөр буураад за 26152 төгрөгт бол дунджаар хүрсэн байгаа. Тэгэхээр эргээд 8 сарын 7 хоногийн үнийн мэдээгээр махны үн цаашдаа ингээд буурах хандлагатай байна уу гэдэг дүр зургийг бол бид нар бол харж болох нь байна. Тэгэхээр ер нь бол дараагийн график дээрээс харахад бид нар яг өхрийн болон хоньны махны хувьд одоо жил бүрийн одоо үнийн өөрчлөлт нь ямар байсан бэ гэдгийг ингээд дэлгэрүүлээд авч үзэж болж байгаа. Ерөнхийдөө өхрийн махны хувьд ч тэр хоньны махны хувьд ч тэр яг аль одоо махны хувьд ерөнхийдөө хаврын саруудад бол махны үн бол одоо нэмэгдэх хандлага жил бүр бол байсан махны гэдгийг бол энэ график дээрээс бол харж болно. За эргээд 6-7 дугаар сараас эхлээд махны үн бол эргээд буурах. За ялангуяа намрын саруудад бол махны үн эргээд буурах хандлага бол эрчимтэй ажиглагддаг гэдгийг бол үүнээс харж болж байгаа. За тухайлж авч үзэх юм бол за өхрийн махны хувьд бол хэм бол сүүлийн 5 жилийн дунджаар 8 сараас эхлээд бол ерөнхийдөө дунджаар 7% бол өмнөх сараас бол буурдаг юм байна. За хоньны махны хувьд хэм бол мөн адил за 8 дугаар сарын хувьд бол өмнөх сараас 6.8 орчим хувиар бол буурах дундаж бол хандлага сүүлийн 5 жилд бол ажиглагдсан байна. За тэгвэл энэхүү яг сар болгоны өөрчлөлтөөр үндэслээд цаашлаа тэгвэл махны үн яах вэ гэдгийг тодорхой одоо тооцоол хийх бол боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар 8 дугаар сард бол аль хэдийн бид нар үнийн одоо бууралтыг бол ажиглаад эхэлсэн. Тэгвэл яг өмнө дурдсан саяны одоо сар бүрийн өөрчлөлт нь сүүлийн 5 жилийн дунджаараа одоо үргэлжлээд явна гэдгийг авч үзэх юм бол цаашлаад ер нь махны үн маань эргээд 12 сар хүртлээр бол алгуур саарах боломжтой юм а гэдэг бол энэхүү тооцоол дээрээс бол хийж болж байгаа. Тэгэхээр яг 6 дугаар сарын байдлаар аваад үзэх юм бол за өхрийн мах маань бол 57.1% өсөлттэй, хоньны махны хувьд хэм бол 60 орчим хувийн өсөлттэй байсан өмнөх жилтэйгээ харьцуулахад. Тэгэхээр цаашид удирдлагын хандлагаараа буурна гэж үзэх юм бол махны үнийн одоо инфляцид үзүүлэх нөлөө маань алгуур бас
буурах боломжтой гэдгийг бол үүнээс хэлж болно. За саяны яг хэлсэн сар бүрийн өөрчлөлтөөрөө махны үн маань эргээд буурах тохиолдолд оны эцэс буюу 12 дугаар сар гэхэд өмнөх жилтэйгээ харьцуулахад махны үнийн өсөлт маань бол одоогийн 50-60 орчим хувьтай байгаагаас за нэг 38-40 орчим хувь руу бол бууж ирэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ хүн тооцоол дээр үндэслээд харах юм бол одоо махны үнийн нийт инфляцид үзүүлж байгаа нөлөө нь бол 4.91%-тай тэнцэж байгааг бол түрүүн танилцуулсан. Тэгэхээр энэ хүү одоо дийлэн хувийг тайлбарлаж байгаа одоо contribution буюу 1% нь өөрөө оны эцэс гэхэд эргээд 3.891% руу бол буурах боломжтой юм а гэдгийг энэ хүү тооцоол дээрээс бол харж илж болж байгаамаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Дараагийн нэгэн чухал бүтээгдэхүүн болох шатхууны бүтээгдэхүүн байгаад байгаа. За тэгэхээр одоогийн 7 дугаар сарын байдлаар бол инфляцийн 1.21%-ийг бүрдүүлж байгаа шатхууны одоо нөхцөл байдлыг аваад үзэх юм бол за сүүлийн 2 орчим сарын хугацаанд бол нийт шатхууны үнийг бол нэг 92 шатхууны үнийг бол 450 төгрөгөөр бол нэмэгдсэн байна. Тэгэхээр одоогийн яг одоо хотод борлуулагдаж байгаа шатхууны яг тогтсон үн бол 3040 төгрөгтэй бол тэнцэж байна. За нөгөө талдаа дизелийн үн маань өөрөө ер нь бол одоо 4 сараас хойш бол нэлээд өндөр өсөлт үзүүлж исэн бол за аажмаар ер нь 6 сараас хойш тогтвортой ер нь буугаад за 150 орчим төгрөгөөр бууж 4170 төгрөг орчимтай бол тэнцэж байна. Одоогийн байдлаар бол за хамгийн сүүлийн хугацаанд буюу 8 сарын 4-ний байдлаар бол шатхууны нөөц гэх юм бол нэг 11 хоног 92 бензиний нөөц бол 11 хоног 95 бензиних 13 орчим хоног, дизелийн 18 хоног зэрэг ер нь л нөөцийн хэмжээ бол сар орчим байх ёстой бага байсан бол за мэдээж 8 сард баталгаажсан импортын хэмжээг бол нэмэгдүүлэх байдлаар ер нь бол энэ нөөцөө нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр эх 7 хоногоос ер нь бол одоо шатхууны нөхцөл байдал тогтворж байгаа юм гол хүлээлттэй байгаад байгаа. За тэгэхээр бас мөн онцлох одоо засгийн газрын шийдвэр гэх юм бол шатхууны импортын гайлын татварыг 2027 оны 2 сарын 1 хүртэл ер нь бол тикүп болгож бол бууруулсан байгаа даа. За нөгөө талаараа яг энэ хүү эрсдлээс ер нь бол цаашид бид нэр хэрхэн сэргийлэх вэ гэдэг гол бас бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас шатхууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд 22 сая буюу за 22 сая агуулгын төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн ийм мэдээнүүд бол явж байна. За тэгэхээр нөгөө талаасаа дотоодын тооцоололоор ер нь бол авч үзэх юм бол за өмнө нь бол яг одоо шатхууны хувьд бол нийт инфляцид үзүүлэх нөлөө нь бол нэг 0.41% өсөлтөг бол үзүүлдэг байсан. За тэгэхээр одоо 92-ийн үн өсөж байгаа ч гэсэн нөгөө талаасаа олон улсын одоо газрын тосны үнээр тодорхойлогддог. Дизелийн түвшний үн маань бол харьцангуй юу нь бол бууж байгаа учраас энэ хүн нөлөөгөөрөө одоо нийт инфляцид үзүүлэх нөлөө маань 0.91% байх магадaltaй гэж үзэж байна. За тэгэхээр нэг талаасаа одоо бид нар хизээ шатхууны одоо үн тогтворж явах вэ? Одоо хэдэн сарын дараа тогтворж гэнэ гэсэн одоо мэдээлэл бол хүргэх юм боломжгүй байгаад байгаа. Яагаад гэхээр энэ маань өөрөө за олон улсын буюу Америк Ираны дайнтай холбоотойгоор одоо дайн хизээд зогсох нь одоо хүртэл тодорхойгүй байгаад байгаа учраас энэ хүн нөхцөл байдлаас шалтгаалж юу нь бол цаг тухайд нь хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой гэж хэлж болно. За тэгэхээр бас нэгэн одоо сонирхолтой бас мэдээлэл гэх юм бол за бүгд найрамд Хятад ард улсаас импортлох 6000 тонн орчим 92 болон 95-ын бензиний импортыг бол оруулахаар бол батлагдсан байгаа. Тэгэхээр нэг талаасаа одоо Хятадаас нийт газрын тосны импортлж байгаа нийт хэмжээний 7 орчим хувийг нь Хятадаас импортлохоор төлөвлөсөн байгаа. Тэгэхээр үнийн хувьд гэх юм бол ер нь тооцоолоор 5600 орчим мөр магадaltaй гэсэн төсөөллүүд бол байна. За тэгэхээр нөгөө талаасаа одоо энэхүү одоо ганцхан Оросын албаны улсаас биш бусад улсуудаас орж ирж байгаа одоо шатхуунуудын хувьд гэх юм бол тээврийн зардал болон одоо бусад нэмэгдэл зардлууд бол яригдж байгаа учраас одоо зарагдж байгаа үнээс бол харьцангуй өндөр байх магадaltaй гэсэн тооцоол бол дийлэнхүү одоо яригдж байна. Жилийн эцэс гэхэд бол инфляцийн түвшин хэд гарах вэ гэсэн тооцоол бол одоо яригдж байна. За тэгэхээр олон улсын дунджаар буюу за Монгол банк, за мөн одоо Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк зэрэг одоо дундаж байгууллагуудаар бол одоо инфляцийн түвшин бол 9.6 орчим хувьтай жилийн эцээр бол хадгалагдана гэсэн дундаж төсөөлөл бол байна. За Монгол банкны зүгээс бол нэг 10.2 орчим хувьтай инфляц бол хадгалагдана гэсэн одоо тооцоолыг бол авч үзсэн байна. За манай тооцоолоор гэх юм бол за 12 сард бол нэг 11.4 орчим хувьтай бол инфляцийн түвшин бол байх магадaltaй гэж үзэж байгаа. За тэгэхээр үүнд мэдээж голчлон нөлөөлж байгаа буюу ер нь л одоогийн түвшин 13% байгаагаас ер нь аажмаар нэг 1-2 орчим хувиар буурах төсөөлөл нь яг ямар үндслэлтээр одоо шалтгаалж байгаа вэ гэх юм бол мэдээж махны үнийн өсөлт бол саарч инфляц үзүүлэх нөлөө буурах магадaltaй. За нөгөө талаасаа шатхууны үнийн өсөлтийн нөлөө бас одоо эрсдэлтэй хэвээр байгаа учраас бас тодорхой хэмжээний үнийн одоо шатхууны нөлөө бол нэмэгдэх хүлээлт бас байна.
За ургац хураалт нэмэгдэх хүлээлттэй байгаагаас хүнсний ногооны үн бурах нь махнаас бусад хүнсний үнийн өсөлтийг бас харуулах ийм боломжтой байгаа. За тэгэхээр одоо мэдээж бодлогын төлөв чангарч байгаа буюу одоо төв банкнаас тавьсан одоо мөнгөний хатуу төлөвийн нөлөөлөлтөөр бас хүлээлтээр дамжин инфляцийн ирчээг ч гэсэн юунаас харуулах юм боломжтой гэсэн төсөөллүүдийн үндсэн дээр яг инфляцийн төсөөлөл бол иймэрхүү байдалтайгаар бол гарсан байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Дараагийн хэсэг дээр энэхүү одоо инфляц эрчимжээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бас яригдж байгаа нэг хүчин зүйлийг авч үзэж байгаа. Тэгэхээр энэ нь бол мэдээж түрүүн бас дурдж хэлжсэн бодит хүүний түвшин хөрөө сөрөг утгатай боллоо гэдэг асуудлыг бас олон нийтийн дунд авч үзэх болсон байгаа. Тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг аваад үзэхээр яг юу яригдаад байна вэ гэхээр бодит хүү гэдэг маань өөрөө мэдээж одоо нэрлсэн хүү болон инфляц хоёрын зөрүүгээр тодорхойлогдож байгаа үзүүлэлт гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол бодлогын хүүнээс инфляцийг одоогийн инфляцийн түвшнийг хасаад тооцож байгаа одоо яг бодитоор одоо зах зээл байгаа бодит хүү гэсэн одоо ойлголт гэж хэлж байна. Тэгэхээр энэхүү тодорхойлт нь бол одоо эдийн засгийн онолоор бол Фишерийн тэгшгэлээр бол тодорхойлогдож байгаа гэж хэлж болж байгаа. Тэгэхээр бодлогын хүү гэдэг маань өөрөө яг ямар хүү вэ гэдээ аваад үзэх юм бол мэдээж одоо төв банкны зүгээс тодорхойлж байгаа. За банк хоорондын зах дээр хийгдэх одоо энэ богино хугацаатай нэрлсэн хүүг гэж ерөнхийдөө ойлгож болж байгаа. Тэгэхээр банкуд хоорондоо богино хугацаанд ямар хугацаатай хүүгээр мөнгө зээлж авах вэ гэдэг хүүг бол тодорхойлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүү нэрлсэн хүүг инфляциар засварлаад яг бодитоор хүү ямар байгаа вэ гэдэг утгыг бид нэр бодит хүү гэдэг одоо үзүүлэлтээр авч үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр одоо өнөөгийн нөхцөл байдалд инфляц 13% 7 дугаар сарын байдлаар хүрсэн. За бодлогын хүүг хэдийгээр одоо 12% байсныг 12.5% болгож нэмэгдүүлээд байгаа ч гэсэн яг энэ хүү одоо инфляц болон бодлогын хүүний хооронд бол бас одоо инфляц нь илүү давж гарч ирсэн нөхцөл байдал хэвээрээ байна. Тэгэхээр энэ нь бол бодит хүү одоо сөрөг утгатай хэвээрээ байгаа мó гэдэг одоо үзүүлэлтийг бол харуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь одоо нөхцөл байдал нь одоо хизээч тохиолдож байгаагүй юм уу? Одоо тийм шин зүйл мөн үү гэд аваад үзэх юм бол бид нар хугацааны туршид аваад үзэхээр за ер нь бол 2011, 12 он, 14 онуудад за мөн өмнөх одоо хамгийн сүүлийн байдлаар 2022 онд бол жишээ нь за бодит хүү одоо мөн адил одоо сөрөг түвшинд хүрж исэн. За өөрөөр хэлэх юм бол инфляц маань өөрөө бодлогын хүүгээ давж исэн ийм нөхцөл байдлууд бол үүсч байсан гэдгийг бол түүхэн хугацаанд бол бид нэр харж болж байгаа. За мөн одоо харьцуулаад аваад үзэхэд Америкийн нэгдсэн улсын хувьд ч гэсэн ер нь бол энэ бодит хүү нь бол бас байнгын ер нь бол эрэг сөрөг утгын хооронд бол хэлбэлцэлтэй байсаар ирсэн байдаг. Тэгэхээр ер нь бол энэ бодит хүү хэдийгээр мэдээж одоо хин нэгэн одоо хүн зээл авлаа гэхэд тухайн одоо бодитоор одоо эдийн засгт байгаа хүн сөрөг болчих юм бол магадгүй тэр зээлээс илүү ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа эдийн засгийн идэвхжлийг дэмждэг гэдэг ч юм уу. Ийм байдлаар бол одоо ер нь бол тодорхой хугацаанд одоо байж болох юм үзэгдэл юм а гэдгийг бол бид нэр бол ойлгож хэлж болж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ Монголын нөхцөл байдал тэгвэл яг энэ бодит хүү сөрөг болох нь яагаад ингэж үүсээд байгаа нөхцөл байдал вэ гэдгийг баг зэрэг дэлгэрүүлээд аваад үзье гэж байгаа. Тэгэхээр яг 2022 оны нөхцөл байдлыг бид нэр жишээ нь одоо илүү тодруулаад аваад үзэх юм бол инфляцийнхаа задаргааг бид нэр дахиад авч үзэх юм бол яг 2021 оны одоо сүүлийн хагасаас 2022 оны туршид бол ер нь яагаад инфляц ингээд эрчимжижсэн бэ гэдэг задаргааг нь аваад үзэх юм бол дахиад мөн адил цөөхөн бүтээгдэхүүнээс одоо шалтгаалаад инфляц эрчимжижсэн. За тодруулаад аваад үзэх юм бол нийлүүлэлтийн шалтгаантай ялангуяа шатхууны үнийн өсөлт за мөн тухайн үед мөн адил одоо хүнсний ногоо гурилан бүтээгдэхүүн зэрэг одоо махнаас бусад хүнсэн дээр бол нэлээд одоо инфляц эрчимжих хандлага ажиглагдчихсэн байгаа. Тэгэхээр мөн адил одоо шатхуун хүнс зэрэг одоо цөөхөн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалаад инфляц маань одоо эрчимжиж одоо зорилттой түвшнөөсөө давах. За мөн адил одоо бодлогын хүү тухайн үед бол 2021 оны сүүлийн 6.5% байсан. 6% байсан. За энэ хүү одоо бодлогын хүүний түвшнөөсөө өндөрт хүрч одоо эрчимжижсэн юм уу байгаад байгаа. Тэгэхээр хэдийгээр одоо яг 2021 оны сүүлийн хагаст инфляц одоо сар бүрийн хувьд одоо улам эрчимжиж иржсэн ч гэсэн Төв банкны зүгээс одоо шууд одоо бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн одоо арга хэмжээг бол төдийлөн авч байгаагүй гэдгийг бол энэ хүү зураг дээрээс бол харж болж байна. За харин 6% байсан бодлогын хүүг 2022 оны эхэнд 6.5% болгож баг зэрэг нэмэгдүүлсэн. За түүнээс цааш одоо үе шаттайгаар 9%, 10%, 12% гэх мэтчлэн 13% болтол нь бол алгуур одоо үе шаттайгаар нэмэгдүүлж исэн байх нэ. Тэгэхээр энэ хүү бодлогын хүүг нэмэгдүүлж исэн яг хугацааны одоо хувьд аваад үзэхээр яг ямар үед нь яг бодлогын хүүгээр илүү одоо Төв банк хариулт үзүүлж эхэлсэн бэ гэдгийг харахаар яг одоо энэ нийлүүлэлтийн шинжтэйгээр инфляцийг эрчимжүүлж исэн хүчин зүйлээсээ
одоо үлдэж байгаа яг суур инфляц нь өөрөө эрчимжиж эхэлж исэн үед л яг Төв банкны зүгээс бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж исэн байгаа гэдгийг бол энэ хүү график дээрээс бол жишээ олгож авч үзэж болж байгаа. Тэгэхээр ер нь яг нийлүүлэлтийн шинжтэйгээр инфляц эрчимжиж байгаа үед яг Төв банк яаж одоо бодлогын хүүгээр яг ер нь бол Төв банкуд яаж бодлогын арга хэмжээ авдаг вэ гэдэг ерөнхий одоо нөхцөл байдлыг дараагийн хэсгээр авч үзэх юм бол ер нь бол бодлогын хүү одоо энэ хүү одоо сөрөг олоод байгаа үед Төв банк дараах хүчин зүйлсийг харгалзан үзэж бодлогын арга хэмжээг авдгаа гэж бол үзэж байгаа. Энэ нь бол ерөнхийдөө яг олон улсын түвшинд яригддаг мөн судалгаагаар одоо харагдсан үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол хамгийн түрүүнд бол мэдээж инфляц нь өөрөө одоо энэ эрчим хүч хүнс зэрэг одоо хэлбэлзэл өндөртэй хүчин зүйлээ хасаад цаана үлдэж байгаа одоо яг суур инфляц нь ямар байгаа вэ гэдгийг бол мэдээж харгалзаж үзнэ. За тэгээд яг одоо нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалсан энэ инфляц нь өөрөө яг төр зургийн шинжтэй байж чадчихэв нөө эсвэл илүү удаан үргэлжлэхээр байна уу? За ер нь бол инфляцийн эрч одоо цаашдаа хэр удаан ингээ хадгалагдаж тогтвортой одоо байгаад байхаар байна вэ гэдгийг бол одоо шинжилж харгалзаж үздэгэ гэсэн үг. За мөн инфляцийн түвшин нь тухайн одоо үед одоо зарласан байгаа зорилттой түвшнөөсөө хэр өндөр байгаа вэ? За мөн инфляцийн хүлээлт болон цалингийн нөлөөгөөр цаашид одоо 2 дахь үеийн нөлөөгөөр инфляц эрчимжих эрсдэл байна уу гэдэг хүчин одоо эдгээр хүчин зүйлийг бол Төв банк харгалзаж үзчихэж бодлогын арга хэмжээг авдгаа гэсэн үг. За тэгэхээр эдгээр дээр үндэслээд аваад үзэхээр тэгвэл яг ямар тохиолдолд бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхгүй байдаг вэ гэдгийг бол аваад үзэхээр инфляц одоо саяны хэлсэн одоо нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйл өөрөө аяндаа засагдаад эсвэл засгийн газрын зүгээс тодорхой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснээрээ нийлүүлэлтийн шинжтэй эдгээр хүчин зүйлт нь өөрөө аяндаа одоо засраад инфляц өөрөө алгуур буурах боломжтой байна уу гэдгийг бол авч үзэх нь. Ийм тохиолдолд бол бодлогын хүүг бол огцом нэмэгдүүлэхгүйгээр илүү одоо харцнах байдалтай бодлогын арга хэмжээ авч үздэгэ гэсэн үг. За мөн адил одоо хэдийгээр инфляц нь одоо Төв банкны зорилтын гол одоо мандат нь болдог ч гэсэн нөгөө талдаа мөн адил эдийн засгийн тогтвортой өсөлтийг бас Төв банк одоо макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг хүрээнд бол авч үздэг. Тэгэхээр хэдийгээр одоо инфляц өсөд байгаа ч гэсэн эдийн засгийн идэвхжил өөрөө саарж байгаа. За өөрөөр хэлэх юм бол бизнесийн мөчлөг талаасаа илүү одоо эдийн засгийн мөчлөг нь бол уналтын үе шаттай байх юм бол эдийн засгийн идэвхжлийг улам хумихгүй байх үднээс бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхгүй байхыг бол ирмэлцдэг гэсэн үг. За мөн адил санхүүгийн тогтвортой байдал талаасаа системийн хувьд бол эрсдэл үүсээгүй байхыг бол харгалзан үздэг гэсэн үг. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдал тэгвэл яг Монгол улсын одоо эдийн засаг ямар байгаа вэ гэдгийг аваад үзэхээр за өмнө хэлсэнчлэн инфляц эрчимжээд байгаа нь бол өөрөө мах шатхуун гэсэн одоо хоёрхан бүтээгдэхүүнээс бол тайлбарлагдаж байна. За эргээд одоо махны үн эрчимжээд байгаа дүр зураг бол алгуур одоо буурах хандлага бол ажиглагдаж байна. За тэгээд эдийн засгийн салбаруудын үед аваад үзэх юм бол эдийн засгийн өсөлт хэдийгээр өндөр байгаа ч гэсэн одоо дийлэнх одоо эдийн засгийн өсөлтийг бол дан ганц уул уурхайн салбар за түүнтэй уялдаатайгаар тээврийн салбарын өсөлт бол тайлбарлаж байгаа. Харин худалдаа боловсруулах гэх мэт одоо бусад одоо уул уурхайн бус салбаруудын хувьд бол идэвхжил харьцангуй сул байгаа учраас бас одоо бодлогын хүүг огцом одоо нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлээ бас хумих эрсдэлтэй ийм нөхцөл байдалтай байгаа гэсэн үг. За тэгээд банкны системийн одоо зээлийн өсөлт талаас нь аваад үзэхээр зээлийн өсөлт хэдийгээр одоо өнгөрсөн жилээс хойш алгуур саарж байгаа гэсэн хэдий ч мөн одоо нэг чухал хүчин зүйл болох чанаргүй зээлийн үзүүлэлт бол харьцангуй тогтвортой байгаа учраас санхүүгийн систем дээр бол төдийлөн одоо бас ийм эрсдэл хуримтлагдаагүй ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг авч үзэж байгаа. Харин одоо энэ шатхуун мах гэдэг одоо бараа бүтээгдэхүүн нөөрөө үйлдвэрлэл үйлчлэгээний хамгийн одоо чухал одоо орц болдгийн хувьд цаашдаа одоо 2 дахь үеийн нөлөөгөөрөө инфляцийг эрчимжүүлэх эрсдэлтэй байгаа учраас энэхүү одоо эрсдлийг бол Төв банкны зүгээс бол харгалзаж үзэх шаардлагатай байгаа. За эдгээр хүчин зүйлийг аваад үзэхээр ер нь бол бодлогын хүүг огцом одоо нэмэгдүүлэх одоо нөхцөл байдал бас хараахан үүсээгүй юм уу да гэдэг хүлээлт тооцоолыг бол хэлж болж байгаа. Гэсэн хэдий ч ерөнхийдөө одоо энэ бодлогын төлөө харьцангуй одоо олон одоо сүүлийн жилүүдэд эрчимжээд байгааг аваад үзэх юм бол ерөнхийдөө нэг талаасаа бас энэ төсвийн зардалтай холбоотой нөхцөл байдлыг бас дурдах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд төсвийн зардал үргэлжлэн нэмэгцээр байгаа нь нөгөө талдаа мөнгөний бодлогын төлөв зөөлрөх нөхцөлийг бол бас үүсэхгүй байх юм нөхцөл байдалтай байдгаа гэдгийг авч үзэх шаардлагатай.
За тэгэхээр эдгээр хүчин зүйлийг харгалзан үзэж төв банк бол за бодлогын хүүг бол 0.51 чугаар буюу 12.5%. За банкуудын за төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг одоо бас мөн адил 0.51 чугаар нэмэгдүүлж 14.5% бол хүргэсэн байгаа. За тэгэхээр мэдээж гол хүчин зүйлээ саяны дурдсан чинь инфляцийн хүлээлтийг тогтворжуулах одоо нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёр дахь нөлөөг хязгаарлах бол байсан. За тэгэхээр хамгийн сүүлээр юу нь бол дүгнээд хэлэхэд за мэдээж инфляцийг бид нэр ойлгохдоо зайлшгүй энэ инфляц юу нь юунаас болж үүсэж байгаа вэ гэдэг гол шалтгааныг хоёр хүчин зүйлээр авч үзэх ойлгох шаардлагатай байдаг. Нэг нь энэ инфляц эрэлтийн шалтгаантай юу альцгүй бол нийлүүлэлтийн шалтгаантай юу гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг бол одоо саний танилцуулгаас тодорхой хэмжээнд бол ойлгож авсан байх. За тэгэхээр нөгөө талаасаа за эрэлтээс үүдэлтэй инфляц мэдээж одоо бий болох юм бол ганцхан төв банкны одоо шийдвэрээр буюу бодлогыг өсөх байдлаар тогтворжуулахад бол хангалттай байдаг гэж үздэг. За нөгөө талаасаа нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн хувьд гэх юм бол одоо шалтгааны хувьд гэх юм бол ганцхан бодлогын одоо мөнгөний бодлогоор зохицуулахад хязгаарлагдмал буюу за төсөв, татвар, нийлүүлэлт, импортын бодлого зэрэг бүгд хамт хэрэгжих шаардлагатай байгаа. За тэгэхээр яагаад вэ гэхээр одоо энэхүү эрсдэл одоо нийлүүлэлтийн эрсдэл маань аль хэдийн өрхөд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөлд одоо бодлогын хүүг дахиж нэмэгдүүлэх нь өөрөө цаашлаад урт хугацаанд стагфляц буюу өсөлт цаарч инфляц бас өсөлт ч гэсэн одоо буураад инфляц ч гэсэн өндөрт хадгалагдаж байгаа ийм хоёр одоо сөрөг нөлөөг одоо маш одоо зах зээлд бий болох эрсдэлтэй байдаг учраас нийлүүлэлтээс үүдэлтэй инфляц дээр төв банкны зүгээс бол маш болгоомжтой ханддаг гэж бол хэлж болно. За ингээд инфляцийн нөхцөл байдал болон төв банкны одоо бодлогын шийдвэрийн уялдаа холбоог дэлгэрэнгүй танилцууллаа. Анхаарал хандсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.